Ремин, шинимин. Завтэ завгүйч. Бологин. Нэцутта. Шинимин, ремин, чимин. Хотын төвчлээсээ гарах гал явуулчлаа. Өнөөдөр төлөвлөсөн ажлынхаа 50% буцаавж байна. Өөрийнхөө төлөө, өвгүүдийн төлөө маш их зүйлийг зарсан байгаа. Зарсан зорилготой хүрвэл тэр нэгэн өдөр энэхүү бичлэгийг дурсан санаад тайлбар хийж блог бас хийнэ. Би ер нь эдитээ жоохон сайжруулах хэрэгтэй юм байна. Эндээсээ илүү гой суралцаад явах хаа гэж бодож байна. Машин барианга бас жоохон бичлэг хийчих гэж бодлоо. Гэртээ хараад надад ямар цав байхгүй. Угсаа хүүхдүүдтэйгээ тоглоод одоо шуурга унтсан байх туу. Миний өглөө бол 5:30-аас эхэлдэг. 5:10-аас эхэлдэг. Манай баг 5:10, 5 гээл. Тэгэл хүүхдийн дуунаар угаасаа ээжүүд пүл ээжүүд байгаа гэдэг хүүхдийн дуунаар сардаг. Хүүхдийн дуунаар сэрэх болгондоо би нэг зүйлийг боддог. Намайг сэрүүлэг биш, мөрөөдөл маань сэрээдэг гэдэг бол намайг хүү маань сэрээдэг. Пүл ээжүүд тийм байгаа хтаа л гэж боддог. Тэгээд хүүдээ сүгийг найруулж өгөөд памперсын сэлчээд спиннингдээ явдаг. 5:30-аас гараад 5:50 гэдэг нь очиод хувцас солио бэлтгэл ангаад 6-аас эхлээд 6:45 хүртэл чигээд 15 минут булчин суллах бол сонголтын дасгал хийгээд 7 цаг гээд дуусгадаг байгаа. 7:40 буцаж гараад гэрийн зүг гэртээ очиод бацаануудтайгаа жоохон нэл уралдана. Өглөөний цай хоолундын бэлдэж өгөөд гэрээсээ 9:30 гэхэд гарахыг зорддог боловч тэгээд гаргасаар 10:30 болчдөг. Ямар ч гэсэн нэг төлөвлөгөө гарцаад яг тэр цагаан барьцаар бар байна. Даваа сүрэн гэж өөртөө өмнө дахин хэлье. Бүгдээ сайхан амарцгаарай. Маргаашд нь амжилт хүсье.